За бүгдэнд нь орой минь төргий. За тэгээ хэдүүлээ яг энэ өмнөх бичлэгээр 7 хонд болсон Хүлэг Баатрын киноны тухай юу болох вэ гэдэг урьдчилсан таамаг байдлаар ярилцжсэн бол одоо хэдүүлээ эхнийхээ ангийг ямартаж үзлээ. Тэгээ өнгөрсөн даваа гарагийн 19 цагт 7 хонд улсын Хүлэг Баатар буюу The Night of the Seven Kingdom гэдэг цувралын маань эхний бүлгийн 1-р ангид гарсан байна. За тэгээд энэ хүү 1-р анги нь бол маш хөгжилтэй, үнэхээр гоё гэгээлэг уур амьсгалыг бий болгож чадсан тийм гоё анги байлаа гэж би бол хавдаа харж байна. За хэдүүлээ ямар тач 1-р ангиа үзээ тэгээд яг онцлог сценүүд дээр юу байв, тэгээд энэ тал дээр ярилцах зүйлүүд бол хэдүүлээ гоё ярилцаад явъя гэж бодлоо. За тэгээд ямар тач спойлер бол хийхгүй. За тэгээд ерөнхийдөө хэдүүлээ өмнө яг таамаглаж ясны дагуу энэхүү киноны маань, энэхүү сесний маань уур амьсгал маш гоё хөгжилтэй, инээдтэй, тэ гоё бие даасан байдлыг харуулсан байх гэж бодож байна. За тэгээд ялангуяа 1-р анги дээр бол илүү гоё суурьуудыг тавьж өгсөн, тэ. За тэгээд Game of Thrones болон House of Dragon-аас тустай бие даасан зохиол шүү гэдгийг бол аюу гоё илтгэж өгж байгаа. Яагаад тэгэхээр энэ дээр нөгөө нэг одоо гоё постерууд маань байхгүй, тэ алдарт постэр байхгүй, Рамин Жавадагийн алдарт аймаан байхгүй, хөгжим маань байхгүй, тэ. Бүх юм яг юм бие даасан байдлаар тэгээд энгийн байдлаар бол одоо харуулж байгаагаар нөхөө 1-р анги маань бол эхэлсэн. За тэгээд хэдүүлээ 1-р ангиа үзээд байвээ. За би энэ ч дэлгэцээ тавьсан байгаа учраас ийшээгээ байн бол хараад ярих бах. За тэгээд хэдүүлээ шууд киноныгоо онцлог хэсгүүдээр ингээд ярилцаад явъя гэж бодож байна. За ямар тач кино маань болохоор одоо манай Данкан маань Арлан багшаагаа тий одоо оршуулснаар бол нөхөө кино маань эхэлж байгаа. 1-р анги эхэлж байгаа. Бороотой өдрөөр эхэлж байгаа шүү, тэ. За тэгээд энэхүү одоо өндөр залуу маань бол мэдээж Сэр Данкан буюу одоо өндөр Данкан, тэ. Хүлэгт Баатар маань байгаа. За тэгээд энэхүү тэр цаана модны дор байгаа 3 морь бол одоо дайны хүлэг морь байгаа. Ялангуяа юун дээр бол одоо номон дээр бол энэ 3 морьдын тухай бол гоё гарна, дэлгэрэнгүй гарна. Тэгээд номон дээр болохоор Данкан маань энэ 3 морьтойгоо ярилцдаг, найзалдаг, тэ. Одоо бүр ингээд бодлоо хуваалцдаг тийм эсгүүд айгүй их гардаг гэж байгаа. Харин кинон дээр бол мэдээж тэр болгоныг нарийн харуулах бол боломжгүй. За ямар тач номон дээр бол бүх үйл явдал, бодрол тэр бүх зүйлүүдийг нарийн гоё гаргаж ирж тайлбарласан байдаг бол кинон дээр бол тэр бүгдийг нь харах бол уусаа боломжгүй. Тийм учраас зарим зүйлүүдийг асуулт хэлбэрээр нь үлдээсэн. Тэгээд дараа нь үзэгчд маань өөрсдөө тэрийг хайж олоод үзэх, судлах ёстой болж хувирдэн шүү дээ, тэ. За тэгээд ямар тач кино маань бол ингээд Сэр Данкныг бол оршуулж байгаагаар бол үйл явдал эхэлж байгаа. За тэгээд хэдүүлээ ингээ харах юм бол энэ талд нь мод байгаад байгаа зү, тэ. За мод байгаад байгаа. Тэгээ модны дээр 3 морь. Тэгээд Данкан маань мэдээж одоо гашуудж байгаа. Багшаагаа одоо дурсан санж бол гашуудж байгаагаар хэлж байгаа. За тэгээд энэ модыг хэдүүлээ ингээ харах юм бол тэ хэдүүлээ Game of Thrones дээр бол тэ одоо нүүргэн хүмүүсийн одоо мод байдаг шүү дээ, шүтэн. За тэр модд аягүй төстэй харагдаж байна. Дээрээс нь тэрийг санагдуулсан байгааз. Одоо хоёр дахь нь болохоор бас House of Dragon дээр те манай Demon одоо таргарын модонд хүрдэж те нүүргүүчүүдийн модонд хүрдэг. Тэрийг бас онцолдог. Яг тэрнтэй адилхан те надад ингээ яг нөхөө сцен дээр болоо тэр модыг ингэж гаргаж өгж байгаа нь бол надад одоо яг тэр хоёр киног санагдуулам тийм мэдрэмжийг шидэж гэнэ үг гэсэн сцен юм одоо надад нэг тэгж санагдсан тэр сцен юм шиг надад зал санагдсан. Санагдуулам. За тэгээд ингээд Данкан маань өвдөг сүгдөөд багшаагаа оршуулаад үг хэлж байгаа ч тийм. Тэгээд үг ингээ хэлдэг. За тэгээд энэ хэсэг бол аюу хөөрхөн байсан. За тэгээд мэдээж энэ хэсгээс хэдүүлэг юуг харж болж байгаа гэхээр манай Данкан маань бол юу юм байна. Одоо илтгэх чадвар, ярих чадвар талдаараа бол нэлээд таарахын гэдгийг яг энэ сценээс хэдүүлээ харж болж байгаа. Нэлээд таарахын гэдгийг тийм. За тэгээд дараагийн сцен дээр нэлээд дэлгэрэнгүй дурддаад явж байгаа. За одоо яг энэхүү хэсэг дээр болохоор Арлныг одоо багшаагаа бол оршуулж байгаа. За тэгээд багшаагаа оршуулсан энэ хэсэг газар бол ийм толгодын орой хэсэг дээр бол оршуулсан байгаа. Тэгээд тэрхүү толгодын орой хэсэг дээр яагаад оршуулж байгаа вэ гэхээр одоо багш нь буюу Арлан одоо Баатар нь нар мандахыг жаргахыг харах дуртай одоо байсан учраас багшаагаа яг энэ нар мандах жаргах хэсэгтэр нар хамгийн түрүүнд тусдаг энэхүү хэсэгтэр бол ингээд багшаагаа оршуулж байгаа хэсэг бол гарч байгаа. Тэгээд Данкан маань одоо багшаагаа оршуулсны дараа ингээд багшийнхаа оршуулгын хажууд ингээд хөвтөж байгаа хэсэг гарч байгаа. За одоо ерөнхийдөө Данкан маань энэ ч юу болж байгаа вэ гэхлээр
Арлен Данкан хоёр одоо Ашфорд гэдэг хот руу тэмцээнд оролцохоор бол явж байгаагаар кино эхэлж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ тэмцээнд оролцохоор явж байгаад тэгээ замд нь одоо багшийн биеийн муудаад тэгээ багш нь одоо өөд болсон. За тэгээд Арлен маань одоо тэгээд Данкан маань одоо юу хийж байгаа вэ гэхээр багш байхгүй болсон. За тэгэхээр ерөнхийдөө зориггүй болсон гэсэн үг. Одоо юу хийх ёстой вэ? За Данкан маань юу хийдэг байсан бэ гэхээр багшийнхаа мордуудыг арчилдаг, сэлэм хуйг дуулгыг өнгөлж цэвэрлэдэг, багштаа үйлчилдэг. За тэгээ багштайгаа уулзаад 10 жилийн хугацааг бол одоо багштайгаа хамт өнгөрүүлсэн. За тэгэхээр мэдээж хүүхэд байхдаа өнгөрсөн. За ингээд King's Landing одоо хотод Данкан маань одоо тэнүүлчийн өлсгөлэн хүү байсан. За энэхүү өлсгөлэн хүүд маань бол үлбэрж өгөх аюул бол одоо учирсан. Тэгээд энэ үед одоо Арлен багштайгаа таарад за тэгээд амьдрал нэг шатаар бол одоо агсан гэж ойлгож болно. Ямар ч тач үлбэрч өгөхөөс бол аврагдж байгаа. За ингээд одоо Арлен багшийнхаа доор 10 жил ингээд багштайгаа хамт бол ингээд яаж байгаа. Багшийнхаа доор одоо багштай шавлаад ингээд явж байгаа хэсэг гарч байгаа. За тэгээд одоо Арлен маань Данкан маань тэгээ багш нь ингээд удалсан одоо юу хийх вэ? Одоо юу хийх вэ гэдэг талаар Данкан маань одоо мордтойгоо ярьж байгаа хэсэг бол гарч байгаа. Энэ айгүй нэг старыг инээдтэй тийм ингээ мордтойгоо ярьж байгаа хэсгийг бол одоо хэдүүлээ харж байна. За тэгээд одоо энэхүү 3 морь маань ямар учиртай морь вэ гэхлээр Дани одоо морьдод байгаа. Тэгээ Хүлэг Баатарын хувьд бол мэдээж морьд бол маш чухал байгаа. За тэгээд Данкан маань одоо багштайгаа уулзсан цагаас хойш эдгээр морьдуудыг арчлах, тордох, асрах тэр бүх зүйлүүдийг бол хийж идэг. За тэгээд морьдтойгоо одоо гинэстэр бол ингээ ярилцж байгаа байхгүй. Тэгээд Данканад бол хамгийн сайн одоо найз нь бол энэ 3 морь бол мэдээж байгаа. За тэгээд Данкан маань энэ 3 морьтойгоо ярьж байгаа. За одоо би яах вэ те? Одоо би юу хийх вэ? Үргэлжлүүлээд Ашфорд очоод тэмцээнд оролцох уу? Тэгээ эсвэл 3 морь зараад яг хаа мэдээж Данканад бол одоо 3 морь зарна гэдэг бол мэдээж тийм сайхан зүйл биш бах. Тэгээд ингээ 3 морьтойгоо ярилцж байгаа хэсэг гарч байгаа. За тэгээ 3 морийн маань нэрийг бол хамгийн ихний одоо загт байгаа хар хүрэн морийг бол одоо Тандер гэж байгаа. Хоёр дахь нь Chestnut гэж байгаа. Гурав дахь нь болохоор Sweet Food гэдэг ийм нэртэй 3 одоо морь бол байгаа. За тэгээ энэ 3 морь маань бол одоо ийм нэртэй 3 морь бахан. Тэгээ эхний ер нь бол Тандер бол нэлээд ийм эрлэхэг дайчин ийм одоо дайны тийм зоригтой морь бол гэж бол дүрслэгддэг. За хоёр дахь нь бол яг зүгээр ингээм байдаг. Гурав дахь нь бол бүр ийм даруухан төлөв одоо их тийм ноолоход амар морь гэдэг чинь хоньны морь шиг тийм морь байгаа гэж бол ойлгож болж байгаа. Тэгээ одоо юу болж байгаа гэхээр багш нь нас орсон. Тийм учраас морьд мөнгө тэгээ хуйг дуулга тэгээ мэдээж сэлэм тэгээд бэлэг тэмдэг энэ бүх зүйл Данканых бол мэдээж болсон байгаа. Тийм учраас Данкан одоо шийдвэрээ гаргаад тэгээд Ашфорд руу явхаар бол ингээд хөдөлж байгаа. За энэс өмнө энэ дээр нэг маш хөөрхөн сцен гарна. За тэгээд энэс болохоор хэдүүлээ ухраад за тэгээд Данкан маань одоо яг багшийнхаа оршуулгатаа ингээд дурсан хэлж байгаа шүү дээ. Та бол одоо маш сайн Хүлэг Баатар байсан гэдэг. За хэдүүлээ Хүлэг Баатарын талаар нэг юм ярив. За Арлны багш нь болохоор нэр алдартай одоо тийм Хүлэг Баатар бол байгаагүй. За нэг одоо хийж найд гэдэг аахгүй. Тэрийг одоо юу гэж тайлбарлах юм бэ? Одоо ингээ хэрэн тэнүүлчилж Хүлэг Баатарын ажил хийдэг тийм Хүлэг Баатар. Тэгэхээр энэ Хүлэг Баатар нь бол мэдээж юу байгаа? Алдар нэртэй тийм биш. Өнөөдөр мөнгөний төлөө хийдэг. Гэхдээ мэдээж шудраг одоо тийм Хүлэг Баатар бол байгаа аахгүй. За тэгээд яг нэг юм 3 секунд сцен гарч байгаа шүү дээ. Та намайг хизээч одоо буруу зүйл цогч байгаагүй гэдэг. Тэгтээ алгадуулж байгаа тий. За тэгээд яг энэ алгадуулж байгаа энэ 3 сцен бол эхлээд Данкан маань одоо хүүхэд байгаа шүү дээ. Дараа нь том болцсон байгаад харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ 3 секундын сценээр хэдүүлээ ингээд урт хугацааг тийм 10 жилийн хугацааг хэдүүл яг энэ 3 секундээр л багтааж харуулж байгаа юм хэсэг байгаа. Тэгэхээр маш сонирхолтой хэсэг байгаа. Тэгээ одоо яг энэ галын ард нь гал алсан. Тэгэхээр мэдээж магадгүй энэ галыг бол Данкан тавьсан байна. Тэгээд Данкан маань шийдвэрлэж байгаа харагдаж байна тий. За тэгээд бас тал хулгаалж байгаа юм шиг байгаа. Бас алгадуулж байгаа хэсэг гарч байгаа шүү дээ. Энэхүү ингээд яг ийм сонирхолтой хэсэг бол байгаа. 10 жилийн хугацаа бол өнгөрсөн байна гэдэг саяны яг 3 секундын сценаас хэдүүлээ бол харж болж байгаа тийм. Тэгээ мордтойгоо ярьж байгаад тэ ярилж байгаа шийдвэр гаргана. За тэгээд Ашфорд руу Хүлэг Баатар болохоор бол ингээд Хүлэг Баатарын тэмцээнд одоо оролцохоор бол ингээд явхаар шийдэл. За тэгээ энэ хэсэг амар ингээд сүртэй хэсэг тийм. Тэгснэ гинт нэгэн болохоо байж харж байгаа.
За яг энэ хэсгээр болохоор ингээл амар сүртэй сцен ингээл яваал те. Ингээл би ер нь тэр тэмцээнд явж оролцсноо ингээл. Тэгэл яг айгүй гоё болоод ингээл амар сүртэй болох ч гэсэн гинт царай барааж байгаа. Тэгээ гинт царай бараасаа хэсгийг харагдаж те. Тэгээ гинт царай барааснаа. За тэгээ мань хүн сур харваад аяж байгаамаа. Яг нөгөө модныхоо дор те. За тэгээ нөгөө модныхоо дор ингээд сур харваа аяж байгаа байхгүй. Ингээд энэ хэсэг ингээд. Тэгээ ерөөдөө яг энэ хэсгийн сценийг ингээд харуулах юм бол миний хувьд бол ингэж харуулж байгаа. Амар сериусны зүйл байхгүй, илүү хөнгөн, хөгжилтэй тэ байдлаар киног эхлүүлж байгаа байхгүй. Маш хөнгөн байдлаар киног эхлүүлж байгаа. Тэгэхээр цаашдаа өгж байгаа мессеж нь болохоор энэхүү одоо тэ цуврал маань бол маш гоё юм хөнгөн цуврал бол байх нэ гэдгийг бол ингээ харуулж байгаа. За тэгээ бас нэг хэсгийг харж болно. Яг ингээд энэ одоо мань хүн сур харваад явж байгаа шүү дээ. Сур харваж байгаа хэсгийг харах юм бол Данкан болон Эг хоёрын ингээ учирж байгаа хэсэг, ингээ сур харваж байгаа хэсэг киноны эхлэх хэсгийг харах юм бол юутай аягүй адилхан харагдаж байгаа. Шректэй. Шрекийн кинотой. Тэгээ Шрек дээр луу байдаг, тий. Тэгээ бас илжигтэй таардаг. Тэгээ илжиг илүү ухаалаг байдаг, тий. Тэгээд Шрек болохоор юм аймаа сүртэй ингээл баатар амар сүртэй гүнжиг аварна гэл амар түүх өрнжсэн мань хүн гэдэг чинь шууд 0-д нөгөө гүнжийнхаа номыг уншижсэн яг тэр гүнжийн хэсгийн цаасыг уурснаа гэ бүксээ арчдээ шүү дээ. Яг тэр хэсэг байгаа тийм 0 цуцсан нэгээд. Тэгээ тэгэнгүүтээ кино эхэлдэг мангар хөгжилтэй байдлаар яг тэрэн шиг надад санагдах. Ингээл амар сүртэй тий. Одоо би ингээ Ашфорд руу явбал Хүлэг Баатарт оролцсон тий. Би тэ Хүлэг Баатар болно бол ингээл амар сүртэй эхэлжсэн аа. Мань хүн сур харуулж байгаа сценыг харуулж байгаа. Тэгээд амар адилхан харагдаж байгаа. Тэгээд надад бол гой зүгээр л хөгжилтэй байдал байгаа шүү гэдгийг л их тэр эхлэлийг тавьж өгөх хүссэн юм шиг санагдсан надад бол. За тэгээд энэс цаашаага ингээд түүх маань өрнөж байгаа. За ингээ 2 морьтойгоо тий ингээд яваад өгж байгаа. Тэгээ 3 морьо дагуулад Ашфорд руу явж байна. За тэгээ явж байгаад яг дэм буудал дээр ирдэг шүү дээ тий. За яг дэм буудлын яг энэхүү сцены хэсэг бол юу вэ гэхлээр одоо номон дээрээ бас яг ингэж дүрслэгдсэн байдаг энэхүү сцен. За тэгээ кинон дээр бас яг адилхан юм улаан дэнлүүтэй те улаан харагддаг байдлаар ингээд ер нь бол дүрсэлсэн байгаад байгаа. За тэгээд одоо мань залуу 3 морио унаад за хинтээ уулздаг бай гэхээр Данкан болон Эг хоёрын одоо анхны уулзалт бол таарж байгаа. Тэгээ Эгийн маш сонирхолтой харж байгаа гэдэг нэг юм шоглоонтой байдлаар ингээ харсан хэсэг бол байгаа. Тэгээ Данкан бол мэдээж Эгийг анхудаа харахтаа за дэм буудлын хүүхэд байна л гэж бол харж байгаа шүү дээ. За тэгээд мэдээж Эгийг андуурж байгаа. Тэгээ миний морийг одоо хооллож, ундалж, тоош шорыг арчаад өрхөө би энд хоол иднэ гэдгсэн чинь Ээг хэрвээ би хүсэл хийж болох юм ингээд яжтай нарахгүй хэлж байгаа. Тэгээ энэ хоёрын харилцаанаас юг харуулж болж байгаа гэхээр одоо Эгийг хэрсэн хүүхэд вэ гэдгийг бол мэдээж харуулж байгаа. За тэгээд үүний дараа болохоор манай Эг морин дээр суудсан сцен гарч байгаа шүү дээ. Морин дээр суудсан хэсэг. Тэгээ морин дээр суудсан ингээд яг за номон дээр ч гэсэн яг тэр зураглал яг адилхан байдаг. Тэгээ номтойгоо ч яг адилхан сцен байгаа. За тэгээд номон дээр Хүлэгт Баатар болох хүсэлтэй байгаа. Тэгээ чи миний мориноос буу гэдэг Данкан бол уурлаад ингээд тэр хоёрын хооронд хөнхөө харилцаа үүсэж байгаа. За тэгээд хэн болохоор Эг болохоор хэлж байгаа шүү дээ. За би ингээд би тантай хамт явмаар та намайг дагуулад аваач би таны туслах хийя гэдгсэн Данкан үгүй гэд тэрсийг хариулж байгаа. За энэ хэсгээр болохоор Эг бол одоо яг энэ газар бол гаццсан байгаа тийм. Тэгээ ерөнхийдөө Эг бол яг тэр Хүлэг Баатарын Ашфорд руу Хүлэг Баатарын тэмцээн дээр нь явж исэн юм шиг байна. Тийшээ явж байгаа. Тэгээд яг энэ дэм буудал дээр ирээд одоо гацсан. Тэгээ энэ ч бол маш өөдцсөн байгаа. Гар ер нь бол дүрслэгдэж байгаа. За Данкан бол мэдээж Ашфорд руу явж байгаа. Гэхдээ Данкан анх Эгийг харахтаа бол за ямар тааж энэ дэм буудлын одоо эмэгтэй хүү ч юм эсвэл өрмөл хүү ч юм уу гэж бодсон. Тийм учраас одоо чи над Данкантай хамт явах юм бол одоо үлсэн цанган маш их замын туулан чамд бол хэцүү байх болно. Тийм учраас чи одоо эндээ үлдээ гэдэг одоо сэтгэлээр бол мэдээж хандаж Эгийг бол эмчэнэ үлдээж байгаа хэсэг бол гарч байгаа байхгүй. За тийм учраас эндээс хэдүүлээ юг харж болох вэ гэхээр Данкан бол маш сайхан сэтгэлтэй. За мэдээж шудраг тэгээ гинэн итгэмтгий тийм одоо хэсгийг бол хэдүүлээ эндээс бол харж болж байгаамаа. За энэ дээр нэг асуудал байгаа. Тэр нь юу гэхээр яг номон дээр гэх юм бол Данкан бол нэг 16, 17 орчим насны одоо өсвөр насны хүү л байгаа гэсэн. Өсвөр насны өмнөж дуусж байгаа тийм хүү байгаа. Энэ дээр манай жүжигчин маань болохоор амьдрал дээр болохоор 26 илүү 27 орчим насны одоо
амьдрал дээр тийм байгаа. Тийм учраас энэ хоёрын нөгөө нэг одоо насны зөрүү болон царайны хувьд арай илүү хөгшин харагдаад байгаа. Одоо тэрэн дээр л тийм асуудал бол байгаа. Бусдаараа бол ер нь бол жүжиглэлтийн хувьд надад бол маш гоё болсон гэж бол харагдаж байгаа. За ингээд Данкан маань явхдаа энэ хоёрын хооронд маш хөөрхөн яриа өрнөд тэгээд Данкан хэлж байгаа шүү дээ. За би чамаагаад авч явахгүй гэдгээ бол ингээд хэлээд тэгээд цаашаа явж байгаа. Тэгээд надтай явах юм бол чи илүү чамд л илүү хэцүү байх болно. Тийм учраас чи эндээ үлдээ гэх. Тэгээд ингээд зоос шидэд явж байгаа шүү дээ. За зоосон дээр хэдүүлээ фокуслий. За зоос бол одоогийн яг ертөнцийн 3 төрлийн зоос байгаа. Эхнийх нь болохоор алтан зоос. Алтан зоосон дээр юм дэж луугийн тэмдэг байгаа. Хоёр дахь нь болохоор мөнгөн зоос. Мөнгөн зоосон дээр бол одоо баритын овгийн бугын тэмдэг бол байгаа. За гурав дахь зоосон дээр болохоор хүрэл зоос. Хүрэл зоосон дээр одоо энэ нөгөө нэг юу байгаа шүү дээ. Одоо Exception гэдэг нэг гурвалж одны шиг юм тэмдэг байгаа даа. Тэгээ энэ шашны тэмдэг байгаа шүү дээ. За тэгээд одоо тэр юун дээр мөнгөн зоосон дээр яг энэ зоосны талаар тайлбар бол одоогоор бол яг мэдэхгүй би бол олоогүй. За тэгээд яг мэдээж алтан зоосон дээр бол одоо таригрын овгийн луугийн тэмдэг байх нь зөөх зохистой. Мөнгөн зоосон дээр болохоор баритын овгийн одоо бугын тэмдэг байна. Тэгээд энэ бол яагаад одоо бугын тэмдэг байгааг бол яг үүндээ мэдэхгүй байна. Хэрвээ мэддэг хүн байвал доор гоё комент бичээрэй заа ёо. Тэгээд ер нь ийм тамаг байгаа. Анхны одоо Aegon Conqueror эзэн төрөмгөлөгч анхны Aegon. Тэгээ Aegon-ы дүү билүү? Aegon-ы ээжийнх нь дүү нь билүү? Баритын овгийн хүн байсан гэдэг ч үлээ те. Биш ээ. За янзс нэг баритантай холбоотой нэг юм тийм бол сонссон их сурвалж сонссон баталгаад бол мэдэхгүй байна. За тэгээд тэрнээс үүдэлтэйгээр мөнгөн зоосон дээр одоо баритын овгийн бугын тэмдэг байгаа гэж бол магадгүй гэсэн юм. Яг энэ талаар тайлбар бол мэдэхгүй байна. Би бол олоогүй байгаа. За зоосны хувьд л юм байна те. Тэгээд зоосон дээр ингээ фокуслаад очиж байгаа шүү дээ. За тэгээд цаашаага үйл явдлыг юу болж байгаа гэхээр за ингээд Данкан маань цаашаа яваад за Ашфорд хотод бол очноо. За тэгээ Ашфорд хотод яг орж байгаа хэсэг байгаа. Тэгээ Ашфордын талаар бол одоо Ашфорд бол тийм алдартай тийм том одоо цайз бол мэдээж биш. Бас тийм алдартай гэр бүлч биш. За тэгээд ямар тач энэ ч болохоор Хүлэгт Баатарын тэмцээн зохион байгуулсан. За үүний энд яагаад Хүлэгт Баатарын тэмцээн зохион байгуулж байгаа вэ? Мэдээж Ашфордын одоо цайз маань өөрсдийнхөө нэр хүндийг одоо дээшлүүлэх те үүгээрээ дамжуулан бид нар бас хүчрхэг том гэр бүл шүү гэдгээ харуулахын зорилготойгоор одоо энэ Хүлэгт Баатарын тэмцээнийг бол зохион байгуулж байгаа гэж бол санагдаж байна. За тэгээд мань хүн ингээд ирж байгаа. За тэгээд ингээд яг цаана одоо мань хүний яг цааталт ингээд Ашфордын цайз харагдаж байна. Нааталт нь болохоор одоо өргөөний тэмдэг бол харагдаж байна. За тэгээд яг наашаага харж хэсэгт болохоор тэр буланд тэ Хүлэгт Баатарын ингээд тэмдэг харагдаж байгаа. За тэгээд мань хүн ингээд Ашфорд руу орж ирж байгаа. За асар дээр нэг юм дурдна. Одоо яг энэ Ашфорд руу орж ирэхэд асрууд харагдаж байгаа зү тэ. За энэ дээр бол яг хөө мэдээж энэхүү киноны төсөв бол нэлээд бага байсан гэж бол сонсч байсан. За тийм учраас энэ асруудаар нэг айхтар ашиг бодол өгөөгүй ч магадгүй. Гэхдээ номон дээр бол одоо энэ асар их маш гоё сүртэйгээр бол илэрхийлэгдсэн байдаг байхгүй юм. Маш олон өнгийн гоёмсог асруудтай ингээ байдаг. Тэгээ тэрийг харахаар маш үзэсгэлэнтэй бол харагдаг байдлаар бол дүрслэгдсэн бол байдаг. За тэгээд одоо бүртгэгч хэсэгтээ бол одоо манай Данкан орж ирээд уулзж байгаа хоорондоо ярилцсан хэсэг гарч байгаа ш тэ. За тэгээд одоо манай бүртгэгч хэлж байгаа. За чи Хүлэг Баатар уу гэсэн чи би Хүлэг Баатараа гэдэг. За тэгээд ингээд тэмдэгэ үзүүлээ тэгээд тайлбарлаж байгаа. Тэгээд за манай багш маань намайг бол ингээд модны дор бороотой өдөр ингээд намайг сэлмээ суглаад те тэгээд мөрөн дээр нь таваад намайг Хүлэг Баатар болгосон гэж хэлж байгаа. За энэ хэсэг бол мэдээж худлаа. Ягаад тэгэхээр хэдүүл ямтач киноны туршид ямар ч одоо аарлан тэгээ Данкны Хүлэг Баатар болж цолж байгаа тийм хэсгийг бол ерөөсө хараагүй шүү дээ тий. Тэгээд одоо чамаа Хүлэг Баатар болохыг чинь хэн гэрчилсэн бэ гэсэн чинь шовоо гэрчилсэн гэж ярьж байгаа. Тэгээд бороотой өдөр байсан. Тэгээд модны доор байсан. Модон дээр шовоо шүжсэн гэдэг. Яг тэр шовооны хэсэг дээр хэдүүлээ юу харлаа. Яг тэр шовоо гэрчлэх хэсэг дээр бол ямар тач Данкныг бол аарлан цоллоогүй. Харин Данкан маань сур харавж ирсэн хэсэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр хэдүүлээ Данкан бол яг энэ хэсгээр бол худлаа ярьсан хэсэг бол гарсан. За яагаад мань хүн энэ дээр худлаа ярьсан юм болоо гэдгийг бол мэдэхгүй. Яагаад тэгэхээр Данкан маань шудраг тий шудраг хичээнгүй итгэмжит тийм хүн зан чанартай хүн байгаа даа шүү дээ. Тэгээ дээрэс нь гинэн. Тэгээ мэдээж өсвөр насны хүүхчээс мэдээж тэрэнд хар буруу санаа байхгүй те ийм хатан зоригтой ийм залуу байгаа. Гэтэл энэс дээр худлаа яриулчихж байгаа юм. Тэгэхээр одоо энэ хоёр киноны өгөх гээд байгаа зохиол болон Данкны яг саяны гаргасан
одоо худлаа хэлж байгаа нь хоёр хоорондоо зохицохгүй байгаа. Тэгэхээр энэ маш сонирхолтой бол санагдаж байна. Тэгээд цаашдаа яг юу өрнөхийг бол дараагийн ангиас хэдүүлээ харуулах бах. Энэ хэсгийг киноны алдаа байсан уу эсвэл дараа нь эргүүлээд энэ хэсэг дээр тайлбар орох уу мэдэхгүй хэдүүлээ дараагийн ангиуд дээр үзье гэж бол бодож байна. За тэгээ ямар тач Данкан маань ингээд би бол Хүлэгт Баатараа гэдгийг бол ингээд батлаад. За тэгсэн чинь хэлж байгаа штэ чи одоо Хүлэгт Баатар шиг харагдахгүй байна тий. Гэт ингээд нөө нь хэлж байгаа. За тэгээ мань хүн ингээд одоо энэ хоёр ярилцаа тэгээд ямар тач бол одоо чамааг бол Хүлэг Баатар гэж батлах юугүй байхгүй учраас одоо чамайг оролцуулахгүй гэ. Тэгээд Данкан маань готраад яг хаалгаар гаргаж байхдаа одоо нөгөө бүртгэгч маань бол ингээд Данканы бамбаг харж байгаа штэ. Тэгээд хуучирсан одоо илэгдсэн тэгээд олон дайн тулаанд орсон тэр бамбаг хараад одоо манай бүртгэгч маань одоо өрөвдөх шиг болж байгаа тийм өрөвдөө. За тэгээ би чамд боломж олгоё. Одоо чиний эзний үйлчилж ирсэн тухайн ноёны одоо Хүлэг Баатар ч юм уу ноён ч юм уу чамайг батлах юм бол одоо чинь хүн тэмцээнд Хүлэг Баатар гэж батлах юм бол энэ хүн тэмцээнд оролцож болно гэх боломж олгоод за тэгээ Данкан маань тухайн одоо Хүлэгт Баатарыг бол ингээ хайхаар бол явж байгаа. За тэгээд Данкан маань яг энэ Ашфордд ирсэн гол зорилго нь бол ерөөсөө л мөнгө олох гэж ирж байгаа тийм. Ягаад тэгэхээр одоо Арлан Данкан хоёр болохоор мөнгө олохын тулд Ашфордын тэмцээнд оролцохоор явж байгаа. Тэгээ замдаа ийм үйл явдал болоод Данкан ганцаар олчж байгаа. За тэгээ өргөжлүүлээд мэдээж Данкан маань яг хэвээр ажил хийх ёстой, мөнгө олох ёстой. Тэгэхээр энэ тэмцээнд оролцсон. За тэгээд энэ тэмцээнд оролцохын тулд мэдээж Данкан маань маш их зүйлийг дэнчин тавьж байгаа тийм. Хэрвээ одоо ялагдах юм бол морио, мөнгөө, хувь дуулгаа бүх юм алдна. За ялах юм бол мэдээж мөнгө авна. Гэтэ ялахаас өмнө бооцоо тавих хэрэгтэй. Тэгээ бооцоо тавихад бас мөнгө хэрэгтэй гэсэн чинь мань хүн мөнгөгүй гэдэг хэсэг бол мэдээж гарч байгаа тийм ээ. Тэгээд мань залуу одоо бүртгэгчийн өрөөнөөс гараад Манфред Дондараныг одоо овгийн ноёныг олохоор ингээд зориод явж байгаа. За тэгээд яваад ингээд одоо Манфред овгийн Дондарины тий майхны үүдэн дээр одоо ингээд хоёр одоо нэг өрх юм бол бие үнэлэгч гэж одоо хэлэх юм уу тий бие үнэлэгчүүд ингээд хоорондын юм яриа өрнүүлээ. Тэгээд Данкантай ярилцаад Данканыг шоглож байгаа. За тэгээд Данкан тэрэндээ сандарч твдэж ялангуяа эмэгтэй хүнтэй харилцах ямар ч харилцааны чадамж бүр байхгүй байгааг хэдүүлээ харж болж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс хэдүүлээ юуг олж чадж байгаа нөхөр мань хүн гинэн ичимхий дээ гинэн итгэмхий ичимхий дээ эмэгтэйчүүдтэй харилцах харилцаанд бол бүр таг гэхээр мань хүн хизээж одоо эмэгтэйчүүдтэй одоо ингэр зөрүүлж үзээгүй тэг гинэн өсвөр насны хүү ийм зан чанарыг харуулж байгаа. За тэгээ энэ хэсгийн жүжиглэлт бол надад бол бүр супер бол санагдаж байгаа. Тэгээд саяны одоо хүүхнүүдээс ингээд салаад явж байхдаа минь мортойгоо яриад байгаа ч тийм ингээд мортойгоо ярьж байгаа. Тэгээд мортойгоо яриад ингээд явж байгаа. За тэгээд алимтай таарна. Алим буюу одоо алимын бамбан дээр алимын одоо символ тэмдэгтэй тийм бэлэг тэмдэгтэй овгийн үндэд таарж байгаа. Энэ бол фосове ха би буруудаж магадгүй фосове овгийн одоо ноёдтой бол таарж байгаа тэгээ бэлтгэл хийж байгаа ах トゥ хоёр байгаа шүү дээ. За тэгээд энэ хэсгээр таарад за тэгээд дүүн одоо ахтай зодуулж байгаас гарч байгаа шүү дээ ялгаж байгаа. Тэгээд манай ахтай тол тэгээд нөгөөт нь болохоор одоо фосове овгийн одоо Хүлэгт Баатар байгаа шүү дээ. За тэгээд ахтай тулд гэсэн чинь амар ив хавгүй сони юм ярьдаг та би яас ээсэн гэдэг юм. Тэр төсрөө бүр айгүй ив хавгүй яриа өрнж мөрнж байгаа. Тэр маш айгүй хөөрхөн хэсэг байгаа. За тэгээд тэр алимны тэмдэгтэй одоо Хүлэг Баатар бол фосове гэдэг овгийн одоо Хүлэгт Баатар байгаа. За тэгээд мань хүн тэрнээс мултраад цаашаа яваа. За тэгээд нэг хүмүүсийн ингээ хөлнөөс холдоод одоо тэгээ хүмүүс цугларсан хэсгээс холдоод тэгээ модны доор очоод буудалж байгаа. Ер нь бол мань хүнд бол майхан байхгүй, асар байхгүй, тэгээ хоногдох газар байхгүй, тэгээ мэдээж одоо дэм буудалд хонохыг бол бодоогүй яагаад тэгэхээр мөнгөө гамж байгаа. Дээрээс нь бас мөнгө байхгүй. Тэгээд модны дээр буудалж байгаа шалтгаан хэрэв бороо орвол модны дээр орно гэж хэлдэг шүү дээ киноны хэсгээр. Бодоод байгаа буудална. За тэгээд хувцас угаагаад ингээд тэр газараа буудлаад тэгээд эргээд мань хүн хотынхан төв рүү одоо орж байгаагаар кино үргэлжилж байгаа тий. Ингээд орой болсон. Тэгээд одоо Дандараны асар дээр хөрөлцөж ирж байгаа орой ирээрээ гэсэн. Тэгээ орох үед нь одоо нөгөө ингээд нэг эмэгтэй суудсан оршуулж авах. Одоо тэр хэсэг бол юу вэ гэхээр одоо яг энэ ертөнцийн оршуулах ёслолыг үлдэж байгаа. Тэгээд нас орсон хүн дээр ингээд нүдэн дээр нь юм нүд тавиад тэгээд оршуулах юм ёслолыг бол тэгж үлддэг. За тэгээд тэр гурван одоо бие үнэлэгч гэж хэлж болно. Энэ гурван эмэгтэй одоо тэр хөвтцэн байгаа эмэгтэй дээр тэр оршуулах ёслолын зүйлийг ингээ үйлдэ байж байгаа. За энэ хэсэг ямар учиртай вэ гэхлээр энийг бол хэдүүлээ таамаглая.
За энэ бол мэдээж дадлага хийж байна. Тэгтээ тэр хөвтөж байгаа эмэгтэй нь болохоор нас ороогүй эмэгтэй байгаад байгаа шүү дээ. Тэгээ дадлага хийж байгаа. Тэгээ дадлага хийж байгаа нь болохоор одоо энэ нэг жоохон энэ ертөнцийн нэг юм одоо бэлгийн амьдралын тийм садист одоо юу гэх гаж талыг жоохон харуулдаг шүү. Угаасаа Game of Thrones дээр ингээд тиймэрхүү зүйлүүдээ аягүй харуулдаг тий. За энэ болохоор ингээд нас орсон хүнтэй одоо бэлгийн харилцаанд ордог тийм одоо тийм сонирхолтой хүмүүст зориулж одоо энэ хүү гурван эмэгтэй одоо бэлтгэл хийж байгаа юм шиг байна гэж бол таамаглаж байна. Ер нь бол таамаглаж байна. За тэгээд энэ гурван хооронд ингээ яриа хөрхөн ярина өрнөж байгаа. За тэгээд дандарын тайм мэдээж уулзаж чадаагүй. За тэрнээс гараад яваад тэгээд одоо циркийн үзүүлбэрийн асарт бол ордог байгаа. За тэгээд циркийн үзүүлбэрийн асарт орж байгаа энэ хэсэг бол юуны тухай гаргаж байгаа гэхээр түрүүн би хальт дурдсан одоо толин тусгалт Бамбайт Сервэн гэдэг баатарын тухай харуулж байгаа хэсэг байхгүй энэ хэсэг бол. За тэгээд тэр баатар нь яасан бэ гэхээр тэр баатар нь Уракс гэдэг лууг бол алсан. Түүхэндээ одоо Уракс гэдэг лууг алсан. За тэгээд яасан бэ гэхээр Бамбаны мөнгөлөг юм толин тусгалтай юм мөнгөлөг Бамбатай байсан. За тэгээд тэр мөнгөлөг Бамбаагаараа одоо тухайн Уракс гэдэг луу дээр ингэж одоо явж очиод тэгээд тухайн луу нөө Бамбаа руу харахтаа өөрийнхөө дүрсийг хараадсан учраас дайраагүй үлээгээгүй галаар үлээгээгүй тэгээд одоо ойртож явж очиод тэгээд сэлмээ суглаад тухайн Уракс гэдэг лууг алсан. За тийм учраас одоо тухайн баатрын нэрийг Сервэн тоол юм билүү Сервэн гэдэг баха Сервэн баатар гэдэг нэрлэдэг байсан. Тэгээд толин тусгалт толин Бамбат баатар гэдэг хочтой тийм баатар байсан байхгүй. За тэгээ энэхүү одоо Хүлэгт Баатар маш алдартай баатар байсан. Тэгээд энэхүү Хүлэгт Баатарын тухай одоо циркийн үзүүлбэр бол явж гин гэж бол харж байна. За тэгээд яагаад энэ үзүүлбэр явж байгаа юм бол их сонирхолтой байна. Одоо жишээ нь Таргариенуудын хувьд бол энэ бол тийм сайхан түүх бол биш тий. Мэдээж лууг одоо Хүлэгт Баатар алж гэдэг бол Таргариенууд бол тийм сайхан юу бол түүх бол биш. Тэгээд киноны явцад бол хэдүүлээ яматаж Таргариены гэр бүл бол энэ түүхэн дотор бол орж ирэх нэ гэдгийг бол харсан трейлерээс бол харсан. Тэгэхээр одоо яг энэ хэсгийг бол энэ хэсэгт яагаад ингэж онцолж харуулж байгааг бол хэдүүлээ дараагийн ангиудаас илүү тодорхой болох болов гэж бол бодож байна. За ингээд энэ дээр манай Данкан маань одоо анхны харцаар бол дурлж байгаа. Тэгээ хинт дурлж байгаа гэхээр Таанзл дурлж байгаа. За Таанзл гэдэг энэ доорны гаралтай одоо эмэгтэй байгаа. Тэгээд энэхүү доорны гаралтай эмэгтэйд манай Данкан маань бол ингээд дурлж байгаа хэсэг гарч байгаа. Энэ хэсэг бол маш гоё одоо хайрламар хэсэг бол байгаа. За одоо ингээд асраасаа гарч явж байгаад нөгөө нэг альман те одоо тэмдэгтэй одоо баатрын дүүтэй таарад. За тэгээ энэ хоёр ингээд те дүүн зөвлөө тэр хоёр одоо Лайнел Баратеоны асарт яваад орж байгаа. За энэ хэсэг бол бүр амар инээдтэй байсан. За тэгээ мань хүн ингээ ороод хөгжилдөл юу хоол ингээл хоол идээл те ингэж байгаа. За тэгээд тэгж байжгаад одоо манай алдарт одоо Лайнел Баратеонтой бол таарж байгаа. Тэгээд одоо Энемтгийн Баатар гэдгээр Энемтгийн Баатар хаа те Энемтгийн Баатар гэдгээр одоо алдартай тийм одоо Лайнел Баратеонтой бол нүдэнд нь өртдөг. За тэгээд яагаад заавал одоо манай Данкныг одоо Лайнел Баатар олж хараад тэгээд тэр хоёр ширээнийхөө өмнө дуудаж авчраа тэгээд ингээ яриа өрнөдөө штэ. За яга мань хүнийг онцолж байгаа гэхээр Лайнел өөрөө бас их өндөр том биетэй биерхүү тийм одоо Баатар Хүлэгт Баатар байгаа. Тэгээд энэхүү Хүлэгт Баатар маань болохоор өөрөө тийм том биетэйс учраас Данкныг хараад Данкан бол мэдээж өндөр том биетэй хүч чадалтай харагдсан учраас мань хүний одоо нүдэнд нь бол өртөх нь бол ойлгомжтой байгаа. За ингээд Данкныг дуудаж авчраа загаад тэгээд тэр хоёр ярилцдаг. Тэгсэн чинь манай Данкан яг ч ирсэн бэ гэж энийг идэхин төлөө гэж хэлдэг шүү дээ. Би ингээ кекний төлөө ирсэн. Энийг идэх ч л ирсэн ингээд. Тэгээд одоо манай хин Лайнел бол Данкныг ингээ шодож те өдөж янзын үдсэн байдлаар ингээ яриа өрнөж агаад тэгээд ерөнхийдөө мань хүнийг сонжж те сонжсон байдлаар яриа өрнөж агаад тэгээд тэр хоёр ингээ бүжгэлж байгаа те. Гэхдээ би нэг хөлдөр гიშгсэн Данкан хөлдөр гიშгэн гот Данк айж байгаа хөөхгүй ингээ яана гэдэг. Яагаад гэвэл тэр чин маш том цолтой одоо Баратеон овгийн ноён хүн шүү те. Тийм учраас Данкныг цаацалж мэдхээр тийм ноён. Тэгтээ тэр дээр яаж явах гэхээр хөгжилдөж байгаа байхгүй. За ингээд энэ хэсэгтээ тэр бүр ингээд маш гоё хөгжилдөж байгаа, бүжгэлж байгаа, аж аргалтай байгаа. Тийм учраас одоо Лайнел Баратеон одоо хэрэг тийм их илгэмсэг аж аргалтай тий
тийм гоё баатар бай гэдгийг бол харуулж болж байгаа. Дээрэс нь бас ямар том биетэй вэ гэдгийг харуулж болж байгаа. За ингээд тэр хоёрын хооронд яриа өрнөж байгаа. За тэгээд тэр ярианаас дүгнэх юм бол те одоо би хэрвээ ингээд юм бүх юм алдсан шүү дээ. Тэгээд би ялагдсан бол бүх юм алдсан. Та бол яг ноён учраас мөнгө өгөөл салчин ялагдах юм бол те би бол ингээд бүх юм алднаа гэдгийг ярьж байгаа. За тэгэл яг заавал одоо жишээ нь Данкныг заавал те Хүлэгт Баатар баталсан байх тухайч бас ярьж байгаа. Тэгэхээр энэ бол тухайн ертөнцийн нэг юм ялгуурлан үзэх те ноёдыг илүүд үзэх гэдэг тийм хөө үзэл бодлыг бол одоо илүү тэр нөхцөл байдлыг бол илүү бас харуулж өгж байгаа. За дээрэс нь хэдүүлээ нэг юм орхисон байгаа. Тэр Хүлэгт Баатар батлах гэдэг байгаа шүү дээ. За тэр ямар учиртай вэ гэхээр Хүлэгт Баатар нөгөө Хүлэгт Баатарыгаа одоо ингээд цолдог байхгүй. Ингээд сэлмээ гаргаж ирээд мөрөнд нь хүргээд за тэгээд би ингээд чамаа Хүлэгт Баатар болж байна ингээд цоллоо. Тэгээд тангараг өргүүлээд тэгээд тухайн хүн Хүлэгт Баатар болдог байхгүй. Тийм яслаа. Тэгэхээр Арл нь одоо Данкныг яах ёстой байсан бэ гэхээр өвдөглөж суулгаад тэгээд сэлмээ суглаад тэгээд ингээд хоёр мөрөн дээр нь одоо тэр цолын хилдэг, цол хилдэг бас тангараг өргөдөг. Тэгээд ингээд Данкныг Хүлэгт Баатараар албан ёсоор бол баталдаг. За тэгээд яг энэ хэсгийг хэдүүлээ хаана үзсэн бэ гэхлээр Game of Thrones-ы season 8 дээр одоо The Long Night гэдэг анги гардаг шүү дээ. Тэр шөнийн White Walker-уудтай одоо байлддаг гэсэн үг байна шүү дээ. Яг тэрний хэсэг дээр одоо манай Jamie тэргүүттэй Хүлэгт Баатарууд ингээ хүмүүс ингээ сууцсан байдаг шүү дээ. Тэрэн дээр одоо Хүлэгт Баатар яг тэр ёслогоо бол явагддаг хэсэг байдаг шүү дээ. Одоо бидний зургийг нь оруулчихна. Тэр хэсэг явагддаг. За тэр тийм хэсэг. Тийм учиртай цол байгаа даахгүй. За тэгээд хэдүүлээ эргээд оръё. За тэгээд ингээд хин одоо Lion Baratheon болохоор ийм титэм шиг ийм буух шиг юм зүүцсэн байгааз. Тэгээд мэдээж энэ 90 үе дээр болохоор Таргариенчууд хаан ширээнд байгаа учраас мэдээж титэм зүүж болохгүй. За тийм учраас ийм өөрийнхөө овгийг одоо илэрхийлсэн ийм Baratheon овгийн ийм буухын ийм титэмэг ингээд зүүцсэн байгаагаар ингээд харагдаж байгаа. За тэгээд маш аз жаргалтайгаар ингээд зүйл явж байгаа. За үүний дараа манай Данкан маань өөрийнхөө одоо буудалсан хэсэг дээр очсон чинь Эг ирсэн байдаг шүү дээ. За энэ дээр нэг сонин хэсэг байна. Тэр болохоор Эг яаж Данкныг олж ирсэн бол гэдэг юм шүү дээ. Яг тэгэхээр Данкан асар байхгүй, майхан байхгүй, дэм бодол буугаагүй. Тэгээд хот төв хэсгээс ингээд зайдаа бууцсан модны дотор хүн олгож жоохон хэцүү шүү дээ. Тэгсэн чинь Эг олоод ирсэн шүү дээ. Дунгаатай Эг олоод ирсэн байдаг. Тэгээ энэ хэсэг бол надад аягүй жоохон сонин сагс. Яаж олсон бол эсвэл хүн болгоноос асуусан юм болоо ийм өндөр залуу хаан болсон маа гэж асуусан ч магадгүй те. За энэ хэсгийг бол надад жоохон яаж олсон бол гэдгийг сонь санагдсан. Тэгээ та бүхэн бас бодлоо бичээрэй. За ингэж олсон байхаа гэдэг дээр бодлоо бичээрэй. За тэгээ энэ дээр Эгийн хэр хэрсүү, хэр ажилсаг, хэр одоо ухаалаг хөвөө гэдгийг харж болж байгаа шүү дээ. Бүх юм нь угаагаа цэмцгэлээд ингээд цэмцгэр болоо тавьсан байгаа. За тэгээд энэ хоёрын яриа өрнөдөг. Тэгсэн чинь манай Эг маань хэлдэг шүү дээ. Чи ерөөсө Хүлэг Баатар шиг харагдахгүй шүү дээ. За тэгээ яагаад Хүлэг Баатар шиг харагдахгүй гэхээр мэдээж Хүлэг Баатарын хоёрыг дуулга байхгүй, Хүлэг Баатарын бүс байхгүй, бүсэн дээр нь болохоор мань хүн ингээд уяагаар ингээд бүс хийгээд зүүцсэн байгаа сэлмээ те. За яагаад тэгсэн бэ гэхээр Данкан маань бол маш том биетэй, биерхүү юм том залууга. Харин түүний багш Аарлан бол мэдээж жижигхэн биетэй. Тэм учраас Аарланы хоёрыг дуулга одоо бүсний аравч те эдгээр нь бол Данканд бол мэдээж таарахгүй байгаа. Тэгээ таарахгүйсэн учраас Данкан өөртөө зориулаад олсоор юм бүсний аравч хийцэн байгаа байхгүй. Тийм учиртай байгаа шүү. За тийм. Тэгээд энэ хоёрын маш гоё хөгжилтэй яриа өрнө те. Ингээд эхний анги маань энэ хүрээд ингээ өндөрлж байгаа. За тэгээд би чадхаараа ямар тааж эхний ангиг бол тайлбарлсан бахаа гэж бол бодож байна. За тэгээд үүн дээр дурдах ёстой зүйлүүд юу вэ гэхээр за ямар тааж дараагийн анги энэхүү одоо цувралууд бол Таргариен овгийн хаадын тухай бас гарч ирэх бах дурддагдж байгаа. За тэгэхээр энэ дээр хэлбэл товч бол ярьчих. Ямар тааж одоо энэхүү яг энэхүү цаг үе дээр болохоор Дээрэн Таргариен гэдэг одоо хаан бол хаан ширээн суусан. За түүний хоёр хүүтэй тэгээд түүний хоёр хүүгийнх нь Мегер гэдэг хүүгийнх нь одоо хүүхдэн дээр трейлер дээр гарцсан байсан Таргариен овгийн харагдчихсан. За тэгэхээр эдгээр бол дараагийн ангиудад холбогдоод явах бах. За тэгээд мэдээж энэхүү цувралын маань гол дүр бол Данкан дээр тоол буюу одоо өндөр Данкан тэгээд одоо Эг өндгөн толгойд хүү хоёрын адал явдал түүхийн тухай гарна. За мэдээж Эг бол мэдээж ирээдүйд бол мэдээж маш том одоо нөлөөтэй болох бах тий. За тэгээд энэ хоёрын маш гоё хөгжилтэй тийм гоё түүх болог ийхүү эхэлж байна. Тэгээд нэгдүгээр ангийг хэдүүлээ дурдаад ингээд товчхон базаад хэлэх юм бол маш гоё дүр төрхтэй, маш гоё сценүүд зөндөө байсан. Тэгээд хөгжилтэй байсан.
Энедмийн эсгүүд маш гоё байсан тий. За тэгээ заавал нөгөө Game of Thrones House of Dragon-ы түүхүүтэй холбох гээд ах зүйл байгаагүй. За тэгээд яг ганц хоёр сонин сценүүд бол байсангүй болох. Гэхдээ энийг бол мэдээж тайлбарлагдаад явах бах гэж бол бодож जैन цаашаастаа. За тэгээд ямар тач энд хүрээд дурдлаад айл болох спойлер ярихгүй хичээлээ. Спойлергүй ярих бол жоохон ер нь хэцүү юм байна. Тэгээ яг тайлбарлаа хэлчмээр эн чинь ийм шүү дээ гэтэл спойлертай ярих гэдэг учраас тэгэж болохгүй байна. За тэгээд дараагийн трейлер бол гарсан байсан. Тэгэхээр хэдүүлээ энэ бичлэгийн дараа хэдүүлээ 2 дугаар ангийн трейлерыг үзээд тэгээ бас таамагаа дэвшүүлье. За тэгээ юу болох талаар бас гоё ярилцъя гэж бол бодож байна. Нэг зүйлийг дуртахад бол ингэж байгаа юм байлаа. Одоо хэдүүлээ хамтдаа бас цуглараад одоо Gotham фэнүүд хамтдаа цуглараад бас үзэх боломжтой. Тэгээд энэхүү цуврал маань болохоор 7 хоногийн нэгд өдөр болгон шинээр нэг анги бол гарч байгаа. Тэгээд Монголын цагаар бол одоо 19 цагт бол гарч байгаа. Тийм болохоор хэдүүлээ даваа гарыг бүрийн 19 цагт талбайн зүүн талд байрших галерегийн дотор зүүн хойд болонд нь байрлах Central Perk Lounge-д үзэж болж байгаа юм байна. Тэгээ энэ болохоор таксгүй байгаа. Тэгээ та бүхэн очиод энэ дээрээ бас нэг оройг хамтдаа бас фэнүүдээрээ бөөндөө цуглараа тэгээ гоё киногоо хамт үзээ. Тэгээ гоё энэ киноныхаа талаар гоё ярилцах боломжтой юм гоё үзүр байгаа юм байна. Мөн бас Расти маань очино. Тэгээд хэдүүлээ та тэнд очиосаа гэж бас уриалж байна. Би бас өнгөрсөн 7 хоногт саяны энэ 7 хоногт бол би очиж чадаагүй. Эх 7 хоногийн нэгтгэд бол заавал зав гаргаад очиод бас хамтдаа үзье гэж бодож байна. Бас влог чадхаараа хийнэ гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ гоё тэнд бас цуглараад уулзалдаад тэгээ гоё киноныхаа талаар, ертөнцийн талаар сонирхолтой зүйлүүдийг бас ярилцъя гэж бол бодож байгаа. За ингээд эпизод 2-ын 2 дугаар